Сайн байцгаана уу та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. Амжилтын түүх подкастынхаа өнөөдрийн зочноор Аранхай аймгийн Эрдэнэлгэн сумда доктор сурчлалтай ажиллаж амьдарч байгаа нэгэн залууг онцолж байна. Бид түүний мэрэгжилдээ үнэнч уур чадвартай хичээнгүү зан чанарыг тодтогч ярилцах болно. Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Сайн байна уу? За сайхан намарч байна уу? Сайхан намарч байна. Сайхан. Амжилтын түүх подкастынхаа өнөөдрийн зочноор өргөн оролцуулах болсон шалтгаан маань болохоор зэрэг за өнөө цагт хүн болгоно л ихтэй сургууль суралцах. За дээрээс нь нэмээд ямар нэгэн байдлаар ихтэй сургуулийн дипломтой болох хүсэл сонирхол их болсон цаг үед хуучнаар мэрэгжил сургалт үйлдвэрлэлийн төв өнөөгийнхаар мэрэгжлийн боловсролын сургуулийг төгсөөд амьдрал дээрээ ур чадвар хичээл зүтгэлээр бусдыгаа манлайлаж яваа олон залуусын төлөөлөл учраас таныг онцолж оруулсан байгаа. Та өөрийгөө танилцуулна уу? За намайг Мөнгөн төвчин Сидазар гэдэг. Би Аранхай аймагт ажиллаад одоо 8 дахь жилдээ болж байна. Тэгээд энэ хугацаанд өөрийгөө хөгжүүлээ, өөрийгөө ер нь л сорий гэд ер нь одоо яг энэ эзэмшсэн мэрэгжилтэд эзэн олъё гэдэг үднээсээ энэ мэрэгжлээр одоо ажиллаад явж байна. За таны ажлын гараа хаана хизээ аль газраас эхэлж байсан бэ? Би анх Булган мэрэгжил сургалт үйлдвэрлэлийн төвд сураад 2016 онд тэгээд тэрнээсээ хойш одоо Булган мэрэгжил сургалт үйлдвэрлэлийн төвийн одоо усчны газар гэж байдаг. Тэр салонд ажиллаад тэрнээсээ хойш одоо өөрөө тусдаа гараад одоо хүртэл энэ гэгээ салонд ажиллаж амьдраа явж байна. Өсчин гоо сайхан хум сурлын улсын уралдаан гэж болдог тий. За энэхүү уралдаан маань аймагта бүстэй улсынх тэгээд олон улсынх дахиад цаашлаад дэлхийх гэд болдог. Одоо өсчин гоо сайхан хум сурлын энэ мэрэгжлийг эзэмсэн олон хүний мэрэгжил уур чадварт одоо ахиц гарсан зүйлүүд маш олон байдаг. За энэ хүү уралдаан тэмцээнд маш олон удаа оролцож байсан. Оролцохдоо нэлийн чамгүй олон амжилтуудыг гаргаж оролцож байсныг тань мэднэ. Тэгэхээр зэрэг энэ талаасаа бидэнд хуваалцвал. Би 2016 онд одоо яг энэ Булган мэрэгжил сургалт үйлдвэрлэлийн төвийн нэрэн дээр оюутны авраг шалгаруулах гээд Алтай хаач гээд айгу том тэмцээн болдог улсын аврагын. Энэ тэмцээнд анхны одоо гарааг эхэлж исэн урам зориг ороод анх угаасаа яг орсныхаа жил яг авраг нь болж исэн аахгүй оюутны авраг болоод тэгээл тэрнээс ирж хүч аваад энийг цааш нь үнэхээр ингээд явах ёстой байна гэдэг урам зориг орсныхаа хувьд одоо тасралтгүй одоо хүртэл жил болгоом тохион байгуулагддаг одоо сум аймаг бүс улсын аварга тэгээд цаашлаад одоо олон улс дэлхийн аваргын тэмцээнүүдэд тогтхон бол ер нь оролцдог. Ер нь л өсчин гоо сайхан хум сурлын уралдаан маань өөрөө аймагт бүсэд улсад тэгээ олон улсад дэлхийд гэж явдаг юм ба штэ тий. За тэгвэл эдгээр одоо 2016 оноос хойш 8 жил явцсан байна. Тэгвэл эдгээр амжилтуудаасаа бидэнд дуртаач. Анхнд оюутны аваргаас ахуулаад дэлхийн аварга хүртэл явсан энэ хугацаанд бол асар их цаг хугацаа, асар их одоо хөдөлмөр маань орсон гэж боддог. Тэгэхээр энэ хугацаанд гаргасан амжилтууд маань хэмэвэл товчхон дурдмаар л юм. Одоо жил болгон байнгын оролцдог хаан тэмцээн байна, хаан уралдаан байна. Тэгэхээр анх одоо оюутны аваргаасаа Алтай хаач тэмцээнээс одоо яг анхны улсын одоо оюутны аварга шалгаруулах тэмцээнээс анхаад аварга нь болоод ингээ урам орсноос хойш хаашин тасралтгүй 2016 оноос хойш шууд мэрэгжлийн хүсчин гасханчдын хүн сурлалын одоо тэмцээнүүдэд одоо мэрэгжлийн төвшөнд оролцож эхэлдэг болсон. Энэ хугацаанд бол одоо юу гэдгийг бүс улс олон улсын тэмцээнүүдэд оролцох хугацаанд бол одоо Монгол улсын одоо бүр 4 удаагийн аварга болж исэн удаа байдаг. Тэгээд олон улсууд гэх юм бол Солонгост байх уу, Бэри мастерын одоо тэмцээнд амжилттай оролцоод алт мөнгөн медаль эзэн болж байлаа. Дэлхийн тэмцээнд одоо 2020 оны дэлхийн тэмцээнд Франц руу яг нисгээд
бид нар байж исэн бэлтгэл ажлаа хангаад дэлхийн аваргын тэмцээнд яг босгоных нь өмнө ирчихсэн. Ингээ оролцохоо байж итл ковид гараад бид нар нис чадаагүй. Тэрнээсээ болоод бид нар онлайнаар оролцож исэн. Онлайн вакуум орчинд бичлэгээ явуулаад яг ингээл бүх талаасаа камер тавьж байгаа л тий. Ингээ оролцоод дэлхийд яг оролцсон төрлөөрөө 9 твич хийсэн. Иймэрхүү амжилтуудыг гаргаж ирсэн. Тэгээд ер нь бол банкын л одоо өөрийгөө ингээд цаг хугацаатайгаа уралдаж өөрийгөө хөгжүүлээ. Одоо аймаг усын нутаг усныхаа болон одоо улсынхаа нэрийг дэлхийд гаргахыг гэсэн энэ хүсэл мөрөөдлийн ямарч гэсэн одоо гарахын тулд одоо ингээ банкын тогтмол бэлтгэл сургалттай байдаг гэх юм уу? Эдгээр уралдаан тэмцээнүүдээс оролцож явах чинь одоо хамгийн сэтгэлд хоногсон одоо их амжилт үзүүлсэн ч юм уу одоо тийм дурсамжтай уралдаан аль байдаг вэ? Тий би дөнгөсөө ярьсан нэг хамгийн анхны тэмцээн гэдэг тий сэтгэлдэх юм бол аюу тод үлдсэн байдаг. Намайг нөө хамгийн анх яг ингээд өсчин гэдэг энэ гахалтай ертөнцид одоо яг ингээд оруулж өгөөд одоо бүр дурлуулсан яг тэр мөч цаг хугацаа надад аюу чухал байдаг. Тэрнээс хойш л ер нь бол цаашдаа аймаг бас болон одоо улсынхаа нэрийг дэлхийд гаргах надад боломж нийтдээ байгаа юм байна. Би үнэхээр цаашдаа чадах юм байна гэсэн урам зориг одоо хүртэл тэмүүлэлтэй байдаг. За энэ амжилтыг гаргахад маш олон хүчин зүйлүүд л байгаа тий. За тэгвэл ер нь яг энэ өсчин мэрэгжлийг эзэмшээд энэ мэрэгжилдээ эзэн болоод ингээд 8 жилийг өтгөд танд одоо яг энэ ажилдаа баримталдаг чиг шугам таны хувьд одоо юу байдаг вэ? Тийм ер нь бол одоо хүмүүсийг гой олгоод тий ингээл сэтгэл өндөр одоо ажиргалтай мэдрэмжийг аваад гаргахад одоо банкын өөрийгөө одоо сургалт семинар тий тэмцээн уралдаанд өөрийгөө банкын ер нь бол банкын нэг хүсчин хоосох нэг зүйл нь яг хуу миний бодлоор бол банкын жил болгон өөртөө апдейт хийдэг тий банкын өөрийгөө болж игүүл хөгжүүлэх гэж хичээдэг. Тийм учраас тиймэрхүү зүйлд ер нь бол одоо хоцрохгүй суралцъя өөрийгөө хөгжүүлье тий энэ бүхнийг цааш нь яг ингээд цаг үетэйгээ нийлүүлээд одоо тэр хүмүүстэй хүрхийг аягүй хүчээдэг, баримталдаг гэх юм уу? Тийм. Дийлэнхтэй хүмүүс өсчин гэдэг мэрэгжлийг хүний өс засаал болоо. Тийм ээ. Зүгээр сууж байгаа л яхна мөнгө олдог ажил гэж яг энэ мэрэгжлийг эзэмшээгүй хүмүүс тэгж боддог байхгүй юу? За тэгвэл би танаас юу гэж асуух гээд вэ нэг үйл яг энэ өсчин гэдэг мэрэгжлийнхээ хамгийн гоё үнэт зүйл нь буюу үн цэнийн та юу гэж бодож хардаг вэ ер нь бол? Бид нар чинь хүн болгон л ингээд яг хэлж идэг угаасаа ер нь бол ингээд өсчин бол хоёр мэрэгжилтэй байдаг юм гэж. Нэг нь бол яах нь вэ гэхээр хүний ерөөсөө сэтгэл зүй талаас нь нэмжиж чадчихдаг. Хүнийг амар ойлгодог. Хоёр дэх юм бол одоо гадаад үзмж буюу одоо гадаад гоо сахныг маш гоё үзэсгэлэнтэй болгож идэг. Айгу гэгээлэг мэрэгжил шүү дээ. Тэгэл хүмүүстэй өглөөрөө ямар ч ядрах зовлон байхгүй гоё хүмүүс ингээд гаднаас маш ингээл муухай алччихсан ч гэдэг юм уу нэг жоохон өсөн нургацсан царайжсэн жоохон алдцсан орж ирэл тэгээд яг тэр өсчин дотор хамрагсаа ингээд одоо муухай энерги ч гэдэг юм уу одоо бүр эсвэл тэр муухай алччихсан царайжсаа ч гэдэг юм уу тий маш гоё өнгөлөг болгоод гоё ингээд бүр инээмсэглэлээр дүүрээд сэтгэл хангалуун гарч байгаа тэр мэдрэмж бол айгүй бидэрд бол угаасаа ойлгомжтой гоё байдаг. Тэгэхээр хүмүүсийн тэр гоё ажиргалтай энергийг мэдэрдэг болохоор ч гэдэг юм уу бид нар ч гэсэн айгүй гоё бас давуу тал маань болж өгдөг болов уу гэж боддоо шүү дээ. Гадаад гой үзэсгэлэнг одоо тэр тусмаа бүсгүйчүүд бол мэдээж ингээд бодож хунгатаад гоё болчдөг бол эрэгтэй хүмүүс өсөө засуулангууд л өнгөөрөө явцдаг гэдэг шүү дээ тий. Тэгэхээр тий. Орж игүүтгээд хүмүүс айгүй таньдаг болсон байдаг шүү дээ. Өнөөдөр энэ хүн яг нэг сонирн байна гээл тий. Бид яг та одоо бүр сүүлд өөр зөвлөгөө мөвлгээл нь шүү дээ. Бид нар чинь ингээл за одоо ингэх хэвээр шүү, тийх хэвээр шүү гэж бараг шахах. Амьдрал нь орцсон явж байгаа жишээний ч юм уу. Тий, тэр нь аягүй их гоё даваа тал ч юм уу. За залуу хүмүүс бидэнд суралцах зүйл олон
тийм ээ суралцсан өнөөдрийн нийгэмтэйгээ суралцахгүй байхын ч аргагүй юм хурдтай хөгжиж байгаа нийгэмд бид нар амьдарч байна. Тэгвэл өөрөө өсчин гэдэг мэрэгчлэр мэдээж олон улсын тэмцээн уралдаан ингээд өөрийн хүсэл мөрөөдлөөр ингээд явж байгаагийнхаа хажуугаар за сүүлийн үед ерөнхийдөө нөгөө өөрийгөө хөгжүүлэх талаасаа бие бэлдраа хөгжүүлэх талаасаа фитнест явж байгаа гэдэг жисэн. За тэгээд зүгээр ч фитнест яваагүй бас бодибилдингийн аваргын уралдаан тэмцээнүүдэд оролцож байгаа гэжсэн. Тэгэхээр энэ талаасаа бидний манай зочдод бас жоохон танилцуулбал сонирхолбол. Тийм тэгээд өсчнийхээ мэрэгчлэр ер нь бол тууштай ингээд цаг үе алдахгүй ингээд ерөөсөө байнгын тогтол суурч байхгүй ингээд байсыг ал Улаанбаатар руу хот руу явцдаг. Тэгээд ер нь жоохон сүйдээ ингээд өсчнгийн мэрэгчл чи өөрөө сүйдээ ингээд жоохон булчин өдөрөлч гэдэг юм уу байнгын нэг хүмүүсийн ингээд тойрол ингээд хүмүүстэй үйлчлээд явахаар ингээд жоохон нуруу өвдөн хөл өвдөндөө дээрээс нь ингээд доктор та ингээд бас яг дацаад хөдөлгөөн хийж чадахгүй байгаа учраас жоохон ер нь баг зэрэг таргалж маргалах ч юм уу тиймэрхүү асуудал аяах гарч ирсэн надад хүндрэлтэй. Тэгэхээр яг өөрийгөө яг ингээд зүгээр жоохон турий тэ гэсэн сонирхолтой анх ингээд фитнес одоогоос 4-5 жилийн өмнө багшгүй явж эхэлж исэн. Тэгээд сүүлдээ ингээд фитнестэй яваад ирэхээрээ сүн одоо хүн чинь бүр ингээд яачт юм байна. Донтд юм байна ингээд бүр яг ингээд тэр мэдрэмжийг авмаар санагдаад ингээд байнгын явдаг болохоор өдөр болго ингээд байнгын татамжтай хийгээд хаар сүйдээ нөгөөдөнд одоо онтоод сүүлийн үед одоо Наранга аймгийнхаа 909 буюу Шарх жимд одоо тасралтгүй 5 жил одоо явсан байна. Энэ хугацаанд яг өөрийнхөө натурал гэж ярьдаг тий. Яг өөрийнхөө ингээд бэлтгэлээ хийгээд энэ хугацаанд сая өмнөх нэг жилийн улсын аваргын тэмцээнд оролцоод одоо топ 6-д орсон. Амжилттай оролцсон гэх юм уу. Тэгээд тэрнээс хойш айгүй хурам зориг ороод одоо фитнесийнхаа одоо бодибилдинг буюу боди төрөлд цаашдаа явъя гэсэн зорилготой одоо 2000 одоо энэ оны юу хин 11 сарын 20 хэднээр болох одоо оюутны аварга гайл бас удахгүй болох одоо улсын аварга шалгаруулах бас нэг томоохон тэмцээнд бэлдээд эхэлсэн явж байгаа. Тэгээ ер нь л энэ төрлөөр одоо натуралаараа яг ингээд цаашдаа тултал явъя гэсэн зорилготой л байгаа. Нэг натуралаараа гэдэг чинь одоо нөгөө энэ төрлийн бизнесээр өөрөөрөө гэсэн үг байх гэдэг шүү дээ. Бэлтмэл нэмэлт юм байхгүйгээр тий. Өөрөөрөө натуралаараа явах боломж нь яг хэр байдгийг боломж байдаг гэж хүмүүс яг хөө судалсан л да байдаг юм байлээ. Хүмүүс ер нь бол явдаг хүмүүс ч байдаг. Тэгэхээр айгу боломжтой юм санагдаад байгаа басаа. Ер нь бол тултал явна л гэж бодож байна. Өсчин гэдэг мэрэгчлэгээ эзэмшээд одоо 8 жил болчихжээ тийм ээ. Одоо хүн нэгэнт одоо өөрөө бол залуу хүн таны ирээдүйдээ төлөвлөж бодож хүсэж байгаа одоо хүсэл зориг юу бэ нэ? Нууц ушил бидэнд хуваалцаач. Тий. Та их гоё асуулт асуулаа тий. Андаа нэг фитнесийг сая ярьсан тий. Тэрнгээр бол угаасаа би хэллээ тий. Өөрөө бэлдээд яг ямар ч ихсэн тултал явъя гэсэн хүсэл мөрөөдөлтэй байгаа. Миний хамгийн том мөрөөдөл гэх юм бол ойлгомжтой би аймгийнхаа болон улсынхаа нэрийг дэлхийн тавцанд дуудуулах надад маш их боломж байгаа. Энэ бол угаасаа ер нь бол надад өөр чаргаж байгаа бах. Тэгээд хүмүүс жирэн жоохон намайг хэлдэг. Тэгээд одоо яг дэлхийн аваргын тэмцээнд би чинь 2020 оноос хойш тасралтгүй намайг одоо яваач гэсэн Монгол улсын одоо өсчин гасганчтай холбооны одоо тэргүүлэгч нар маань намайг байнгын уриалж байгаа. Яагаад боломжгүй байна гэхээр яг жоохон хэцүү шттэ гадаад орн руу явна гэдэг чинь л одоо асар их мөнгө бас цаг хугацаа орно. Тэгээ энэ хугацаанд бас бэлтгэл хийнэ гэдэг утгаас ингээд байнгын л ингээд өөрийнхөө олсон мөнгө төгрөгөө ингээд зарцуулаад ингээд одоо өөртөө хөгжүүлэхэд зарцуулаад ингээд тэмцээн уралдаан гэдэг чинь бол асар их санхүүгийн асуудал яригддаг. Тийм учраас яг тэрэндээ ингээд хэсэгдээ завсарлая тэгж яагаад ямар ч гэсэн энэ жил бас явах байсан өнөөдөр өчигдөрхөө одоо болоод өнгөрч гисэн
одоо дэлхийн аврах шалгаруулах тэмцээн минь надтай хамт одоо яг ингээл нэг давцсан дээр хамт урд хойноо оролцоод одоо хоёулаа улсын аврагыг булаацалтал авдаг хоёр хүн маань нэг охин маань одоо уугана гэд явчлаа сая өчтөрхөн яваад өчтөр одоо оролцоод мөнгөн тусгай барь авчихсан олон улсаас дэлхийн аврагаас. Тэгэхээр тий өмнө жил бас яваад бүр мөнгөн медаль авчихсан заяа. Тэгээ ямарсан дэ бүр ингээд одоо шар хөдлөөл байгаа одоо ингээд ямар ч ихсэн дараа жил яаж иж байгаа явна. Тэгтээ дэлхийн авраг гэдэг амар том тэмцээнд одоо дэлхийн авраг гэдэг тэмцээнд Монголын улсынхаа нэрийг дэлхийд авсан дөргөх л миний бол төөлөх мөрөөдөл байдаг. Энэ гоё гэгээлэг сайхан мөрөөдөлд нь амжилтыг хүсье. За үе тэнгийн залуустаа болон өөрийн чинь харж дуурайд суралцдаг одоо үе тэнгийнхэнда үлгэр дуурайлыг одоо харуулж яваа залуу үеийн төлөөлөл гэж бол багш нь чамайг хардаг. За тийм учраас ер нь бол одоо нийгэмд одоо болохгүй байгаа ч юм уу нэг бусдад нэг ийм байгаасаа гэсэн нэг зүйлийг нэг хэлчмээр санагдсан зүйл танд байдаг бол та манай энэ хүү подкастаар дамжуулаад бас тийм гоё уриалгыг манай залуучуудад хэлээч. Та хамгийн ихэнд нэг асуулт асуужсэн. Нэг мэрэгэн сургуульд үйлдвэрлэлийн төв гэд хүмүүсээ их ойлгодог тий. Ингээд яг энэ ингээд мессүүдэд одоо хүмүүс суралцаад ингээд эсвэл ингээд мэрэгжлээ яг мэрэгжилдээ эзэн болж чаддгүй ч гэдэг юм уу. Нэг эсвэл дөө өөр ямар нэг ойлголт байдаг юм шиг байгаа тий. Тэгэхээр яг хоо миний хувьд бол одоо энэ сургуулаас одоо анх ингээд өөрийнхөө гарааг хэлжсэн учраас бас залуучуудад хэлье гэж боддог. Мэргэжил бүхэн сайхан ажил хүнийг голно гэхээс хүн ажлыг хийж голно гэж байхгүй тийм учраас болж игэл хүмүүс зөвхөн нэг л мэргэжилтэй тийм ингээд үнэнч тэрэндээ тууштай байгаад тэрийгэ улам байнга ингээд хөгжүүлээд хичээл зүтгээ явах юм бол магадгүй тэр хүн өршимээ өгөөд тийм цаашдаа бас амжилттай явах боломжтой болов уу шатад залуучуудаас хандаж хэлэхэд тиймэрхүү л байна. За гоё үг тийм ээ. Ажил хүний гол нөхөөс хүн ажлыг бол голохгүй энэ үг өөр айгүй олон утгыг агуулж идэг үг байгаа тийм ээ. За тэгвэл бидний подкаст энд хүрээд өндөрлөж байна. Мэдээж энэ олон уралдаан тэмцээнд яваад ингээд энд ингээд өсчин гэдэг бол өөрөө өглөө ургахын нартаа уралдаж эхлээл ороо хамгийн сүүлд л хардаг мэрэгжил тийм үү. Тэгэхээр зэрэг энэ бүхний ард одоо байж байгаа ар гэрээхэн болон магадгүй одоо таны энэ ажлын хамт олон энэ суралцах нөхцөл боломжийг бүрдүүлж байгаа эндгээр хүмүүстэй та зориулаад нэг талархлын үг хэлээл. Мэдээж гэдэг гэр бүл ар гэр тий аав ээж маань ах эгч нар маань одоо нөлөөлсөн одоо тоцсож хэлэх юм бол хоёр хүнийг аягүй тоцсож хэлмээр байна. Энэ бол одоо булган мэргэц сургууль үйлдвэрлэлийн одоогоор захирал хийж байгаа туучнараа одоо миний өсчний маань багш байсан даваа жаргал гээд маш хүндтэй хүмүүс байдаг. Тэр хүмүүс маань одоо намайг одоо энийг гарын маань ганцхан хөлийн маань төр өндөгдөг тий. Яг энэ мэргэжил рүү анх одоо намайг дурлуулж намайг өдөрдөж явж байсан болохоор энэ хүнд одоо маш их талархаж явдгаа илэрхийлье. Мөн алтын шагаа гээд дэлхийн аврах шалгаруулах одоо өсчин госгон шидийн тэмцээнийг өдөрдөө явуулдаг. Монголын өсчин госгон шидийн холбооны тэргүүлэгч мундаг одоо ирдэгч хүн байдаг. Тэр хүндээ бас баярлж явдаг шүү гэд бас хэлмээр байна тий. За бидний урилгыг хүлээн аваад ингээд цаг зав зориулсан танд баярлалаа. За тэгээд цаашдынх нь амжилтынхын зам нь урт бөгөөд дардан байгээ гэдэг юм гоё өрөөлийг дахин дэвшүүлье. За баярлалаа.